За сайн байцгаана уу. За өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн хамгийн их асуудаг хараа тэглэх хагалгааны талаар болон за ямар төрөл байдаг вэ талаар тайлбарлая гэж бодож байна. За хараа тэглэх ерөнхийдөө 4 төрлийн хагалгаа байдаг. За манай дээр хийгдэж байгаа. За нэгт нь болохоор зэрэг расик, за хоёрт нь болохоор зэрэг рашик хагалгаа гэж байдаг. Гуравт нь болохоор клер лашик. За тэгээд дөрөвт нь болохоор зэрэг линз сулгах гэдэг ийм 4 төрлийн хагалгаа байдаг байгаа. За тэгвэл энэ хагалгаануудын талаар дэлгэрэнгүй тайлбарлая. За хамгийн нэгт нь болохоор зэрэг расик байгаа. За энэ хүү хагалгаа маань хэрхэн явагддаг талаар танилцуулъя. Хамгийн эхлээд нүдэн дээр мэдээ алдуулах туслыг тусаан мэдээ алдуулдаг байгаа. За тэгсний дараа эвэрлэг бүрхүүлийн дээд талыг хусаж авдаг байгаа. За хусаж авсныхаа дараа яг эвэрлэг бүрхүүл рүү лазераар хугарлын алдаануудыг засдаг байгаа. Тэгээд хамгаалалтын линзээр хучаад хагалгааг дуусгадаг байгаа. За расик хагалгааны давуу тал нь болохоор гадны хүчин зүйлд маш тэвсэртэй байдаг. Ялангуяа тамирчид их хийлэгдэг байгаа. За мөн эвэрлэг бүрхүүл нь зузаан үлддэг гэдгээрээ давуу талтай байгаа. За сул тал нь юу вэ гэхээр зэрэг эвэрлэг бүрхүүлийн дээд тагийг одоо хусаж хийгддэг учраас дахин төлж өгөх хүртэл ерөөдөө жоохон өвдөлттэй. За эдгэрхэд ерөнхийдөө бага зэрэг хугацаа ордог байгаа. За хүн болгоны хувьд харилцан адилгүй ч ерөнхийдөө хагалгаа хийгдснээс 4-5 хоногоос эхлэн энгийн амьдралаа шилжиж болдог. За яг хүссэн хараандаа өрхөд 3-6 сар зарцуулдаг байгаа. За расик хагалгаа хийлгэсний дараа 7 хоног линз зүүдэг. За тэгээд тэр линзээ 7 хоногийн дараа ирээд ахуулахад болдог байгаа. Хоёрт нь болохоор зэрэг рашик байгаа. За рашик хагалгааг одоо тайлбарлая. За мөн адилаар дуцаагаар дусаан мэдээ алдуулах байгаа. За тэгсний дараа лазер ашиглан эвэрлэг бүрхүүлийг зүсээд за эвэрлэг бүрхүүлийн тагийг нээн. За ингэж нээснийхаа дараа лазераар хугарсан эсгүүдийг засах байгаа. За ингэж хугарсан эсгүүдийг засаж харааг тэглэсний дараа буцаагаад зүссэн эвэрлэг бүрхүүлийнхаа тагийг таглаад хагалгааг ерөнхийдөө дуусгадаг байгаа. За энэ хүү хагалгааны маань давуу тал нь өвдөлт байхгүй. За хагалгаа хийснээс дараагийн өдрөөс эхлээд энгийн амьдралтай шилжиж ордог байгаа. За хагалгааны дараагийн өдөр харааны ерөнхийдөө 70-80% нь ордог давуу талтай байгаа. За сул тал нь гэх юм бол эвэрлэг бүрхүүл нь маш зузаан байх ёстой. За тэгээд ерөнхийдөө гадны нөлөө нь жоохон өртөмтгий. За хагалгаа хийсний дараа хүчтэй хөдөлгөөн хийхээс ерөнхийдөө зайлсхийх хэрэгтэй байгаа. За хагалгаа хийсний дараа өдөр болон за 7 хоногийн дараа ирж ерөнхийдөө эмнэлэг төрж үзүүлэх ёстой байгаа. За 3 дахь хагалгаа болох клер лашик нь хамгийн сүүлийн үеийн рашик хагалгаа. За манай Тэжон хотод болохоор зэрэг ганцхан манай эмнэлэг дээр Z8 гэсэн одоо төхөөрөмжн дээр хийгдэг хагалгаа байгаамаа. За энэ хүү хагалгаа маань түрүүний хэлсэн расик болон рашикийн бүх суул талуудыг шийдвэрлэж өгсөн хагалгаа байгаа. За эвэрлэг бүрхүүлийг маш бага зүсдэг 2 мм орчиж зүсэж хийгддэг учраас ерөнхийдөө хагалгаа хийсний дараа нүд, хуурайших, шохоожих гэх мэт өвчнүүдээс урдчлаа сэргийж болдог. За маргааш нас нь эхлээд энгийн амьдралд орж болдог байгаа. За маргааш гэхэд ерөнхийдөө харааны 70% нь ордог. За смайл рашикийн хувьд болохоор зэрэг холын хараа тэгэлж чаддгүй байсан. Харин клер лашик нь холын харааг бас давхар тэгэлдгээр онцлогтой байгаа. За мөн эвэрлэг бүрхүүлийг маш бага гэмтээдэг. За маш хурдан идэгдэг гэдгээрээ ерөнхийдөө маш давуу талтай байгаа. За тэгээ хагалгаа хийсний дараагийн өдөр болон 7 хоногийн дараа ирээд эмнэлэгтээ үзүүлэхэд болно. За хамгийн сүүлийн хараа тэглэх хагалгаа болох за линз сулгах хагалгаа гэж байгаа. За линз сулгах хагалгаа нь болохоор зөв түрүүний хэлсэн 3 төрлийн хагалгаа маань гуруула боломжгүй үед линз сулгах хагалгааг хийлгдэг байгаа шүү. За линз суулгах хагалгаа маань ерөнхийдөө нүдний солонгон бүрхүүл болон болор хоёрын хооронд линзхийн харааг тэгэлдэг хагалгаа байгаа. За энэ хүү хагалгааны маань давуу тал нь эвэрлэг бүрхүүлийг зүсдэггүй учраас хараа тэглэхэд хэрэгтэй зузаанд хүрэлцэхгүй байгаа хүмүүс ерөнхийдөө хийх боломжтой хагалгаа байгаа. За хагалгааны дараа нүд хуурайших, за шүн нүдэн гялбах, гэрэл зохиох гэх зэрэг нь баг бөгөөд хагалгааны дараа өдрөөс эхлэн хараа бүрэн ордог байгаа. За энэ хагалгааг тэгвэл хэн хийлгэх вэ гэхээр зэрэг нэгдүгээр лазерын хагалгаагаас ерөнхийдөө айдаг хүмүүс. За хоёрдугаар болохоор зэрэг холын хараа маш муу хүн.
За 3 дугаард эвэрлэг бүрхүүл нь маш нэмгэн хүн хийдэг байна. 4-дүгээрт за хоолын хараа тэглэх шаардлагатай хүн. За 5 дугаард нүдний хуурайшил тэгэхээр хит өндөр хүмүүс энэхүү хаалгааг хийлгвэл ерөнхийдөө зүгээр байгаа. Химээрэн за би тэгвэл одоо клерл ашиг тэгвэл одоо надад тавхрах юм байна гэж энийг болохоо шийдвэрлэх боломж байхгүй байгаа. Яагаад гэвэл хүн болгоны эвэрлэг бүрхүүлийн зузаан нь өөр, за нүдний дотор байгаа эсийн тоо өөр, за нүдний хэлбэр сайз өөр гэдэг учраас тухайн хүний нүдний цогц шинжилгээ авсны дараа энэ хүнд ямар хагалгаан тохиромжтой вэ гэдгийг ерөнхийдөө хэлж өгдөг байгаа. За ингээд та бүхэнд өнөөдөр 4 төрлийн хараа тэглэх хаалгааны талаар тайлбарлаж өглөө. Тэжон, Сөүл, Бусан хотод хараа тэглэхийг хүсэж байгаа бол надтай холбогдоорой. За баярлалаа, баяртай.